За ер нь бол 1 2 дугаар левелийг бол давхар үзээд явчихад бол гингүү өнөөдрийн үзэх үг бу хау ис. За бу хау ис дөрүүлээ нийлээд уучлаарай. Яна ичмэр юм аа. Яна санаа зовмоор юм аа энэ гэсэн үг. За бид нэр дүү бүчи уучлаарай гэж мэднэ те. За гэхдээ хятад ихэвчлэн ярианы хэлэндээ гадуур дотуур ойр зуурдаа бу хау ис гэж ер нь бол их хэрэгэлдэг. Тэгэхээр энэ нь яна өстө уучлаарай санаа зовмоор юм аа энэ гэсэн үг байна. За жишээ харъя. Бу хау ис уучлаарай санаа зовмоор юм аа. Walai wanla би лай ирнэ. Ван гэдэг чинь орой гэсэн үг те. Тэгэхээр би оройтод ирчлээ. За л чинь ла ле буюу өнгөрсөн цаг хувирж байгаа үйл үгийг хэлдэг тийм ээ. Тэгэхээр walai wanla би оройтод ирчлээ. Би оройтчлоо уучлаарай гэнэ. За бу хау ис яна өстө уучлаарай санаа зовмоор юм аа. Нэн бан мангма нэн болох уу чадах уу бан ман туслалж чадах уу гэнэ. За нэн хуй хоёрын хэрэглээг нөгөө ялгааг сурын хичээлээр тайлбарлсан байгаа. Тэндээс илүү тодорхой дэлгэрэнгүй үзээрэй. Шууд явлаа. Нэн бан мангма тусалж болох уу? Бу хау ис яна санаа зовмоор юм аа гэнэ. За дахиад жишээ харъя. Бу хау ис wo wang dai bao le. Яна санаа зовмоор юм аа. Уучлаарай. Яна би wang мартчихж. Дай гэхээр авч явах дайх гэсэн үг те. Дай гэхээр дайх. Тэгэхээр цүнхээ авч явахаа мартчихжээ. Бу хау ис яна wo能借你的笔吗? Би能借зээлж болох уу? Нийдэ би чиний үзгий чинь зээлж болох уу гэнэ. За тэгэхээр гэрийн даалгаварт та хэд өөрсдөө энэ өгүүлбэрийг орчуулж үзээрэй. Өнөөдрийн үгс үг бу хау ис уучлаарай санаа зовмоор юм аа. Ичмээр юм аа.